Хууль зүйн дотоод хэргийн яам, хууль зүйн үндэсний хүрээлэн, Намун Z Production бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэв. Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр 6-гийн 1. Энэ хуульд заасан дараах үйлдэлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ. 6-гийн 1-ийн 1. Бие махбодын хүчирхийлэл. 6-гийн 1-ийн 2. Сэтгэл санааны хүчирхийлэл. 6-гийн 1-ийн 3. Эдийн засгийн хүчирхийлэл. 6-гийн 1-ийн 4. Бэлгийн хүчирхийлэл. 3 дугаар зүйл хуулийн үйлчлэлд хамаарах этгээд. 3-ийн 1. Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна. 3-ийн 1-ийн 1. Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд. 3-ийн 1-ийн 2. Тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг эх, ах эгч, дүү. 3-ийн 2. Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтэд цуцлуулсан эхнэр, нөхөр хамтран амьдарч байсан эсвэл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. Замаалтаа ууцлаарай ихтэй. Хийгээд байгаа юм бэ? Юу шатаачваа? Хайрын түмпөө. Би энийг авах гэж махаад улгаад дээ штэ. Көөрн танаа хүү нэг төрөг орж ирж байгаа юм уу? Хөөе ээж нь бохны ажлаас нэрэхтэн хоол цагаан хийчихэл байж гэж бодоол. Юунд ч битгий хүр, юу ч битгий хий. Би ер нь танаас гуйгаагүй үсттэй. Надаа л гай болохоо болчих. Энэ тэтгэврийн мөнгөний зээлийн хугацаа дуусах болж байгаа болов. Та мөнгөөр явах цаа. Гүй. Хулан төлний гутлаад өчтгийн билүүл гэж бодоол. Яасан танаас мөнгө асуугаа юу? Гүйгүй. Гойгүй. Энд ч одоо эмэгтэй хүүхдийн чинь гутал нь ингэхэн шүү дээ. Тэгээд ороосоо даараад энэ модчихвол гэж бодоо. Аав ээж нь мал хойтой хүмүүс. Тань ганц зохиндоо гутал аваад өчгөл хэлэх үү дээ. Тэгэхээр чи дахиад зээлмэл авах гэж байгаа. Тэр хугацаа дуусаагүй. Алаа та ер нь гар. Яасан юм бэ? Дахиад хөөгч үү? Гот бич. Ээж нь баараад байна минийхөө. Амгалахчаач. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсвэл хийхгүй байхыг албадах,
үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, занал хийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбрээр сэтгэл санааны шанал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ. Хэцүү ч юм аа да. Яаж юм? За Мэйгийн хувьд бол Европын холбоо Энэ хажуулын шулам шиг хөөхөн. Дахиад нөгөө хөгшний хөвөд гаргачих. нэгдмэл бодолтой болох тул тэдний санаа Халуун дунаар байсан бол яа гэсэн. байр суурийг хэлж байна. Хөхөө өвлийн хүүд нь танид төрчүүл яа. Өөртөө хөгшөрөхгүй юм шиг л байх юм. Санал хураалт явуулах хэрэгтэй. Хөөе. Гэтэ бид Ингээд хилдэг газар нь хэлэх үү? илүү сайн нөхцөлтэй гэрээ Ядаргаа. дахиад яриа хэлэлцэх. Тэгэл бөө юм болно. Амьд хүнийг ирж явахаар өксүүний дэр бол гэдэг үстэй. Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн эсвэл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад цагдаагийн албан хаагчийн эзэг үед сум багийн засаг даргад мэдээлж болно. 23-7 холбогдох албан тушаалтан ажил үргэн гүйцэтгэх явцдаа хохирогч, гэрч мэдээлэл өгсөн этгээдийн талаарх мэдээллийг задруулахыг хориглоно. Тооцоо нь юу болж байна арай? Өөд. Түнс лоо. Энд ч өнгөрсөн 7 хоногийн хойштой арай. Маханд орсон юм уу? Харин тийм байх лээ. Энээр яаж ижигэл гэрийнхэндээ мөнгө гаргачих юм аа. Тэр болроо молроод яах гэж мөнгө зээлдээ. За. Ханаа. Маргааш нөгөөдөр хэд өгнө гэсэн. Хартай карт өгч. Яах ч вэ? Өгчхөө. Энэ картыг чинь би авлаа заяа. Мөнгө хэрэгтэй бол надаас аваарай. Тэгэхгүй тэгэл энэ тэнд очиод мөнгө хүрээд явах. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, тэдгээртэй адилдах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан богдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан эсвэл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ. Маа, надад пяз арахгүй гинэ. Ой, наашаа. Ишээ зогс. Чи тэгээд эвтэйхэн шиг хилээд авчиж болоогүй юм уу? Үгүй аваа харин 21 нас хүрээгүй нь пяз арахгүй гинэ. Тэгээд эвтэйхэн шиг гуйгаад авчиж болоогүй юм уу? Хүүхэд гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мүлжилгийн альва хэлбрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах хэрэгтэй. За би гарлаа. Маш юм аа. Манай өсөн мэдсэн шүү дээ. Баалга тайл л да. Дахиад цагдаагаа дуунаад барих л да.
Хоёлоо сайхан ярилцъя л да. Энэ онгороо наана аврагч мэдж байна. Хаалга тайлчгал та. Өөр хүнтэй байгаа юм уу? Үгүй үсттэй. Харчаад л гарыг. Би чамайг яах ч гүштэй. Харин хаалга онгол болдоо. Ороод л гарыг тэхүү. Хаалга тайлчгал та. Би дахиж мөрдөхгүй. За хаалга тайл та. Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсвэл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, занал хийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбрээр сэтгэл санааны шанал үүсгэснийг сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ. Байна. Байсан байна уу? Тогтох ээж үү? Тийм байна. Тогтохын багш нана. Тогтох гэртээ харахгүй гэдэг ахын танаа гэрт ямар нэгэн асуудал гарсан болов? Та надтай ирж уулзцгаая л та. За би удахгүй очлоо. За та урдлаарай. Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага ажилтан нь хүүхдийн бэртэл, гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсралт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсхийг шалгах үүрэгтэй.